Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр бид The Princess and the Frog киног онцлон аавынхаа мөрөөдлийн төлөө төтөх охин хэрхэн санаанд оромгүй эд шидийн адал явдагтай нүр тусныг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Тухлан сууж бичлэгээ хүлээн авна уу? Бидний түүх. Шарлот болон Тиана хэмээх хоёр бяцхан охноос эхэлдэг. Тэд гүнж ба мэлхий үлгэрийг шимтэн сонсож суух бөгөөд үлгэрт гүнж мэлхийг үнснээр мэлхий ханхүү болон хувирч улмаар тэд гэрэлтэх тухай гарна. Үлгэр дуусгаад Шарлот үнэхээр сэтгэл хөдлөж хэрвээ мэлхий үнэхээр ханхүү болоод түүнтэй гэрлэх юм бол мэлхийг үнсгэд хизээд бэлэн гэдгээ хэлдэг. Харин Тиана охин үүнийг эрс эсэргүүцэж хизээж тийм зүйл хийхгүй. Ямар ч сайхан зүйл амласан мэлхий үнсэх шаардлага байхгүй хэмээн цааргалдаг. Удалгүй Шарлотын аав орж ирээд охиныхоо шин дайшинзыг харан дуу алдаж оюутчин Эудора Тианагийн ээж талархахын сацуу түүнийг хотын хамгийн шилдэг олдогчин гэж магтдаг. Шарлот ааваасаа үлгэрийн номон дээрх шиг гүнжийн дайшинзтай болмоор байгаагаа гуйхад аав нь зөвшөөрч Эудорагаас оёж чадах эсхийг нь асууна. Мэдээж Эудора тэр дорн зөвшөөрөх бөгөөд бүр түүнээс ч илүү гоёыг урлаж өгнө гэж амладаг. Үүний дараа Эудора охин Тианагаа дагуулan гэртээ гарна. Ээж нь оюутгийн машинаа ажилуулж эхлэх бол Тиана аавтайгаа хамт хоол хийж гарна. Тиана ааваараа хийсэн хоолоо амтуулах бөгөөд аав нь амтанд нь уярч амьдралдаа идэж үзсэн хамгийн сайхан хоол байна гэж охиноо урамшуулдаг. Хоолоо хийж дуусгаад тэд хөшүүдэд дуудан бүгд хамтдаа нэгэн ширээ тойрон суудаг. Оройн гэртээ орох үед аав нь Тианад хоолны хамгийн сайхан зүйл нь ямар ч өөр хүмүүсийг нэгтгэж нэг ширээнд суулгаж чаддагт байдгийг гэж захина. Тэрээр мөн өөрийн гэсэн зоогийн газар нээх үед хүмүүс хаасаа зорин ирж түүний гарын хоолыг амтлахын тулд урт дараалал үүсгэх болно гэж мөрөөдлөө хуваалцдаг. Энэ үед Тиана аав ээждээ Шарлотын номон дээр хэрэв тэнгэрт гялалзах одыг хараад хүслээ шивнвэл тэр хүсэл биелдэг гэж бичсэн байсан талаар хэлнэ. Аав ээж хоёр нь түүнд хүссэн бүхнээ дотроо шивнэхийг зөвлөөд орондоо орохыг сануулan өрөөнөөс гардаг. Тэдний гармагт Тиана орноосоо год үсрэн босож цовхон дээр очиод одод руу ширтэн зогсно. Гэтэл яг өмнө нь нэгэн мэлхий гарч ирэхэд тэрээр цочиж цонхоо тас хаагаад орондоо буцаж ордог. Ингээд он жилүүд харвсан сум шиг өнгөрч Тиана нас биед хүрэн нэгэн зоогийн газарт зөөгчөөр ажиллах болжээ. Тэрээр өөрийн гэсэн зоогийн газартай болох мөрөөдлөө тээсээр түүнийхээ төлөө цаг үргэлж мөнгө хоримтлуулдаг байв. Дайнд ам өргөцсөн хайрт аавынхаа гигэн дурсгал зориулж аавынхаа нэрээр зоогийн газраа нэрлэж мөрөөдлийг нь заавал биелүүлэхээр тэр хатуу шийдсэн байдаг. Нэгэн өдөр Тианаг урьдын адил ажиллаж байх үед нэгэн үйлчлүүлэгч бүсгүй орой болох гайхалтай үдэшлэгт хамт явахыг урьдаг. Гэрч Тиана мөрөөдлийнхөө зоогийн газрыг нээх мөнгө цуглуулахын тулд өдөр шөнөгүй ажиллах ёстойгоо хэлээд татгалзна. Үүнийг сонссон хамт ажилдаг тоогооч түүнийг шоолж зоогийн газар нээхэд маш их мөнгө хэрэгтэй. Чамд одоогоор юу ч байхгүй учраас хизээж чадахгүй гэж дайж үндэг. Гэтэл маргааш нь Шарлот аавтайгаа хамт Тианагийн ажилдаг зоогийн газарт ирнэ. Шарлот ханхүү навийн тэдний хотод айрчилж байгаа бөгөөд аав нь ханхүү гэртээ урьж тусгай үдэшлэг зохион байгуулж байгаа талаар баяртайгаар хуваалцдаг. Тэрээр Тианаг үдэшлэгт ирэхийг гуйх боловч Тиана ажилтай учраас амжихгүйгээ хэлж хүлцэл өчнө. Гэвч Шарлот өнөөдрөөс эхлээд өөр ажил хийх хэрэггүй гэд түүнд маш их мөнгө өгч үдэшлэг дээр ирж тэдний идэх дуртай бүх гайхалтай хоолнуудыг хийж өгөхийг хүсдэг. Энэ их мөнгийг харсан нөгөөх бүдүүлэг тоогооч нүдэндээ ч итгэж ядан гайхширдаг бол Тиана эцсийн дүндээ мөрөөдлөө биелүүлэх хангалттай мөнгөтэй болсондоо нисэх шахам баярлана. Үүний дараа Тиана зоогийн газар болгон нээхээр нүдлээд байсан нэгэн хуучин байшиндаа очино. Тэнд ээж нь түүний аавын байнга хоол хийдэг байсан хуучин тоогоог барьсаар ирдэг. Тиана ээжигээ тэрэн аавыгаа ямар их санаж байгаагаа хэлэхэд ээж нь түүнийг тайтгаруулж мөрөөдлийнхөө зоогийн газрыг нээж аавынхаа хүслийг биелүүлэх үед аав нь түүний гаргасан амжилтаар маш их бахархах болно гэж урамшуулдаг. Тиана ээжигээ дагуулan байшин руу орж хаана хооллох хэсэд хаана галпагоо байх зэргийг нүдэнд харагдтал аз жаргалтайгаар тайлбарлан харуулна. Тэд баяр хөөртэйгээр хамтдаа дуулах бөгөөд Тиана мөрөөдлөө биелүүлэхэд тун ойрхон байгаагаа мэдэрдэг. Харин яг энэ үед ханхүү навийн хотод хэдийнэ ирчихсэн бодомжинд дуулж бүжиглэн цэнгэж эхэлнэ.
Гэвч түүний туслах Лоренс үдэшлэгтээ бэлтгэхийн тулд Шарлоттын аав ноён Ла Бофинх руу яаралтай явах хэрэгтэйг сануулгах бөгөөд ханхүү үүнийг зөвшөөрөх хэдий ч ахаад жоохон хөвгөлдөхийг хүсдэг. Энэ үед гаднаасаа л сэжиг бүхийн нэгэн шиттэн гарч ирж ханхүү навинд ирээдүйг нь харж өгч чадна хэмээн амлана. Үүнд ихэд сонирхсон ханхүүг туслах Лоренс нь болиулахыг оролдож тэрхүү шиттнээс хол байхыг анхааруулдаг. Гэвч өөрийг нь доромжилсанд ууралсан шиттэн навинд өөрийн үнэн төрхийг дийлгэн хэдий шиттэн мөн боловч сохор зоосч үгүй ядуу нэгэн гэдгээ мөн баян гүнжтэй гэрлэж хөрөнгөтэй болох л ганц зорилготойгоо ярьж өгдөг. Төд удалгүй ханхүү болон түүний туслах хоёр гинт ухаан алдаж юу ч мэдрэхээ байцгаана. Орой болж үдэшлэг эхлэхэд ханхүү навийн хоцорч байгаад Шарлотт маш их сандарч эхэлдэг. Тиана түүнийг тайвшруулж аргадахыг хичээх боловч яг энэ үед ханхүү аль хэдийн хүрэлцэн ирсэн тухай мэдээг дуулна. Шарлотт ч баярлан гүйж очоод түүнийг угтан авч хамтдаа бүжиглэж гардаг. Нөгөө талд Тианагийн худалдаж авахар тохиролцсон байшингийн эзэд үдэшлэг дээр ирж өөр хүн тэднээс илүү өндөр үн санал болгосныг хэлнэ. Хэрэв Тиана байшингаа хэвээрээ үлдээхийг хүсвэл 7 өдрийн сүүлж гэхэд илүү их мөнгө олж ирэх ёстой гэх хүндхэн болцлыг толгодог. Бүжиглэж дууссан Шарлотт ханхүүд хоол өгөхөөр Тианаг хайж олох үед тэрээр хугацсан муухай болчихсон шалан дээр унсан байдагтай байв. Шарлотт найзыгаа өрөөндөө дагуулж орон өөрийнхөө хамгийн гоёмсог дайшинзуудын нэгийг өмсүүлэх бөгөөд Тиана яг л жинхэнэ гүнж шиг үзэсгэлэнтэй харагдана. Ингээд Шарлотт ханхүү рүү буцаж явах бөгөөд ганцаар үлдсэн Тиана мөрөөдлөн замхран одож буйд шаналн тагтан дээр гарч одод руу ширтэн хүслээ шивнэдэг. Яг энэ үед түүний өмнө нэгэн мэлхий гарч ирнэ. Тианад багадаа Шарлотттай хамт байнга сонсдог байсан гүнж ба мэлхий үлгэр санаанд буух бөгөөд энэ удаад мэлхийнээс айхын оронд түүнд өөрийнхөө зовлонг ярьж эхэлдэг. Гэтэл хамгийн том гинтийн бэлэг нь өнөөх мэлхий түүнд хариу хэлэх нь тэр. Үүнд ухаангүй айсан Тиана өрөө рүүгээ зүгтэн орж мэлхийг цохиж холдуулахыг оролдоно. Харин мэлхий түүнийг тайвшруулахыг хичээж өөрийгөө ханхүү навин байна гэдгээ хэлдэг. Тиана гайхширч ханхүү навин гадаа Шарлотттой бүжгэлж байгаа шүү дээ. Чи яаж ханхүү бэ тийм хэмээн асуухад мэлхий навин чухам юу босон талаар юу ч санахгүй байгаагаа хэлнэ. Харин Тианагийн уншиж байсан номыг олж хармагцаа үүнээс гарах цор ганц арга нь Тиана түүнийг үнсэж буцаад ханхүү болгох явдал гэдгийг ойлгодог. Өөр ямар ч аргагүйд хүрсэн Тиана түүнд туслахаар шийдэх хэдий ч мэлхийг үнсэх үед хамгийн аимшигтай зүйл тохиолдож навин хүн болохын оронд Тиана өөрөө мэлхий болон хуурчдаг. Шин төрхөө харсан Тиана маш их айж бас хилэгнэн уурлах бөгөөд тэд хоорондоо муудцаж байгаад тагтан дээрээс үдэшлэг болж буй танхим руу унчав. Тэднийг харсан зочид бүгд орилолдож тэдэн рүү дайрч эхэлдэг. Яг энэ үед бид үдэшлэг дээр бүжиглэж буй ханхүү навин бол үнэн хэрэгтээ түүний туслах Лоренс болохыг мөн энэ бүхний ард өнөөх шиттэн байж хараалт хүзүүний зүйлтээр бүхнийг удирдах байгааг олж мэднэ. Нөгөө талд мэлхий болж хуурсан ханхүү навин шиттэн үзмөрчтэй тааралцснаас хойш өөрт нь юу тохиолдсон бүхнээ Тианад нэгт нэгэнгүй ярьж өгнө. Ярианы дундуур тэрээр Тианаг гүнж биш харин ердөөл зоогийн газрын зөөгч гэдгийг олж мэддэг. Ингээд яагаад хараал тайлагдахын оронд буруугаар эргэсний учрыг ойлгох бөгөөд ханхүү жинхэнэ гүнжийг үнсэх ёстой байснаас биш идэл жирийн охиныг үнссэн учраас энэ бүхэн бүтлгүүтлээ хэмээн тайлбарладаг. Гинт тэдэнд рүү ойд байх олон төрлийн зэрлэг амьтад дайрч эхлэх боловч аз болоход тэд арайхийн зүхтаж дөнгөнө. Маргааш өглөө Тиана сэрмэгцээ ханхүү навиныг сэрээж энэ асуудлаас гарах ямар нэгэн арга зам яаралтай олох хэрэгтэйг сануулдаг. Ханхүүч түүний үгэнд орж араас нь даган алхдаг. Гэтэл удалгүй тэдний өмнө аврах том матар гинт гарч ирэх бөгөөд айсандаа тэд бие биенээсээ тас зуралддаг. Гэвч матар тэдэнд ямар ч муу зүйл хийхгүйгээр барахгүй өөрийгөө огтхонч аюултай амьтан биш харин ч хөгжимд туйлын хайртай маш их авьяастай нэгэн болохоо тайлбарлан тайвшруулна. Тиана навийн хоёр матарт өөрсдийгөө угтаа хүн гэдгээ хэлэхэд эхэндээ матар тэдэнд огт итгэхгүйгээр шоолон хөхөрдөг.
Гэвч тэднийг цөхрөлтгүй тайлбарласны эцэст Матар сая нэг итгэж энэ бүх асуудлыг шийдэж чадах цор ганц хүн бол Мама Оди хэмээх хүндийн хамгийн шилдэг шулан бөгөөд зөвхөн тэр л тэднийг буцаад хүн болгож чадна гэдгийг хэлж өгдөг. Нөгөө талд Шарлотт хуурамч ханхүүтэй өглөөний цайгаа ууж суух боловч гинт хуурамч навины чих томорч эхэлдэг. Тэрээр хүзүүндээ зүүсэн хараалт зүгт рүүгээ хартал дотор нь байх жинхэнэ ханхүүгийн цус дуусаж шившлийн хүч суларч байгааг анзаарна. Сандарсан хуурамч ханхүү Шарлоттын дайшинзны ард нуугдангаа түүнд арь болох хурдан гэрлэх санал тавьдаг. Үүнд ухаангүй баялсан Шарлотт тэр дор нь аардаа дуулгаж хормын бэлтгэлээ базаахаар гүйж оддог. Удалгүй зүүлтэн дэх цус бүрэн дуусаж хуурамч ханхүү эргээд буслах Лоренсийн дүрдээ хувирах бөгөөд хорон санаад шидтэн өөрийн төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэхийн тулд өөр арга зам хайж эхэлдэг. Үүний зэрэгцээ Тиана ханхүү болон Матар хоёрт аавынхаа бүх насаараа мөрөөдөж ирсэн зоогийн газрыг нээж мөрөөдлөө биелүүлэхийг ямар их хүсэж байгаагаа ярьж өгнө. Хоолны тухай яриа гарах үед ханхүү навийн гинт өлсөж өөрийн мэдэхгүй урт хийхээ гаргана шавж шүүрэн авч иддэг. Үүнийг харсан Тиана шоолон инээгийн сацуу маш ихээр сэжиглэж өөрөө хизээж тэгж шавж идэхгүй гэдгээ ам бардам хэлнэ. Төд удалгүй тэд Рэй хэмээх гэрэлт цогтой таарна. Рэй тэднийг шулам Мама Оди руу явж байгааг сонсоод ихэд гайхаж тэднийг тис буруу зүгт явж байгааг хэлээд өөрийн найзууд болох бусад гэрэлт цохнуудын хамтаар тэдний замыг гэрэлтүүлж газарчилж өгөхөөр шийддэг. Гэтэл нөгөө талд хорон санаад шиттэн муу ёрын сүнснүүд дээр очиж мэлхий босон ханхүү навины хаана байгааг олж өгөхийг гуйх бөгөөд үүнийх нь хариуд хотод хүссэн бүхнээ хийх эрхийг өгнө хэмээн тохиролцдог. Ингээд муу ёрын сүнснүүд хотоор нэг тархаж ханхүү навины мөрийг олон түүнийг хулгайлахаар очих хэдий ч ханхүү тэднээс хялбархан зогтож чаддаг. Эцэст нь Тиана навийн хоёр Мама Оди дээр амжилттай очино. Гэвч Мама Оди тэдэнд хараалыг тайлахын тулд ханхүү навийн заавал жинхэнэ гүнж буюу Шарлоттыг үнсэх ёстой. Тэгтээ бүр шүн дундаас өмнө амжиж үнсэх ёстой гэх хатуу болцлыг дуулгадаг. Үүний дараах нь Тиана навийн хоёр хот руугаа буцах усан онгоцонд сууна. Шүн болоход ханхүү навийн Тианад зориулан романтик оройн зоог бэлдэж түүнд хайртай болсноо хүлээн зөвшөөрч гинтийн бэлэг барихаар төлөвсөн байв. Гэвч тэрээр үүнийгээ хэлхээсээ өмнө маш их сандарч твцснээсээ болоод хамаг хоолоо унагчаав. Энэ үед Тиана маргааш гэхэд байшингийн эзэдийн өгсөн хугацаа дуусч мөрөөдөх нь үгүй болохгүй гэхээс маш их айж гунилж байгаагаа хэлнэ. Үүнийг сонссон ханхүү навийн хайр сэтгэлээ ихчлэх тохиромжтой цаг биш байна гэж үзээд шийдвэрээсээ буцаж. Харин ч түүнийг хизээж орхихгүй бөгөөд мөрөөдлийн байшингаа худалдаж авахд нь заавал босолно хэмээн амладаг. Гэвч хэдхэн секундын дараа муу ёрын сүнснүүд тэдэн дээр дахин ирж энэ удаад ханхүү навиныг хулгайлж дөнгөдөг. Нөгөө талд Шарлотт дайшинзаа өмсчихсэн хуурамч ханхүүгийн өрөөний гадаа түүнийг дуудан зогсох бөгөөд яг энэ үед муу ёрын сүнснүүд жинхэнэ ханхүүг дарсаар хорон санаад шиттэн дээр авчирж өгнө. Яг энэ мөчид Тианагийн сууж явсан усан онгоц хотод ирэх боловч Тиана ханхүү навиныг хаамаас ч хайгаад олдоггүй. Тэрээр гэрэлт цох Рэйгээс ханхүүг харсан эсхийг асуухад Рэй түүнд хайртайгаа ичлэхээр явснаас нь хойш огт хараагүйгээ хэлхийн сацуу навиныг Тианад зоогийн газраа нээхэд нь тусахын тулд ажил хайхаар явсан гэдгийг дуулгана. Үүнийг сонссон Тианагийн сэтгэл маш их хөдөлж ухаангүй баярлан ханхүүг өөрөө хайж олохоор гүйдэг. Гэвч Шарлоттын гэрт очих үедээ тэрээр Шарлоттыг хуурамч ханхүүтэй зэрэгцэн зогсож гэрлэлтэд тэмдэглэн баясаж байхыг олж харав. Үүнийг харсан Тиана навиныг буцаад хүн болчихсон харин өөрөө ганцаараа мэлхий хിവэрээ үлдэжтэй гэж бодон асар ихээр гунигалдаг. Ингээд урам нь хугарсан тэрээр холдон явж ганцаараа гуниглан сууна. Рэй түүнийг тайтгаруулахаар ирэхэд Тиана "Зүгээр дээ, ер нь хүсэл болгон биелээд байдаггүй шүү дээ" хэмээн цөхөрсөн хоолоогоор хэлэхэд Рэй ямар нэгэн буруу зүйл болсныг зүүн согингоороо мэдэрч юу болсныг олж мэдхээр үдэшлэг рүү буцаж нисдэг. Хэсэг хугацаанд хайсны эцэст Рэй жинхэнэ ханхүү навиныг нэгэн хайрцаг түгжигдсэн байхыг олж мэднэ. Тэр даруй хайрцгийг онгойлгож навиныг суллав. Ханхүү суллагдсан даруйдаа хуурамч ханхүү рүү дайрч түүнийг газарт унгана. Яг энэ нэгцэгтэй мөчид Рэй хуурамч ханхүүгээс хараалт хүзүүний зүйлтийг шүүрэн авч Тиана руу зүгтаадаг.
Рэй Тианад энэ зүйлд маш аюултай бөгөөд хорон санаад шидтэн болон муу ёрийн сүнснүүдийн гарт хэрхэвч орж болохгүйг анхааруулав. Тиана зүйлтийг нуухаар авах үедээ үүний хүчээр өөрийгөө буцаад хүн болгох боломжтойг олж мэднэ. Гэтэл гинт өнөөх шидтэн гарч ирэн зал мэхий ашиглаж хэрв зүйлтийг өгвөл түүнд асар том зоогийн газар нээж мөрөөдлийг нь биелүүлэхэд тусална хэмээн ятгах эхэлдэг. Гэвч Тиана аав минь үүнийг л мөрөөддөг байсан. Гэхдээ түүний хувьд хайртай гэр бүл нь дэрэгдэн байх л хамгийн чухал байсан юм. Би ч бас тэгэх болно хэмээн эрс шийдэмгий хэлж ханхүү Навин болон гүнж Шарлот нарыг хизээж орхихгүйгээ мэдэгдэнэ. Энэ үед муу ёрийн сүнснүүд Тианагаас зүйлтийг булаан авч хорон санаад шидтэн дээр аваачж өгнө. Зүйлтгөө босон Тиана мэдээж буцаад мэлхий болон хувирах боловч энэ удаад тэрээр мэлхий байхынхаа давуу талыг ашиглан урт хэлээрээ шидтнээс зүйлтийг эргүүлэн шүүрч авдаг. Тэгээд өөрийгөө хүн болгохын оронд тэрхүү хараалт зүйлтийг газар савн буж орхино. Нөгөө талд жинхэнэ ханхүү Навин Шарлот дээр очиж бүх үннийг хэлээд шүн дундын 12 цагаас өмнө өөрийг нь үнсэх ёстойг сануулна. Шарлот түүнийг үнсгээд дөхөж очих үед Тиана яг амжиж ирээд ханхүүг болиулдаг. Харин Навин энэ л биднийг буцаад хүн болгож чиний мөрөөдлийг биелүүлэх цорын ганц арга шүү дээ хэмээн тайлбарлана. Гэвч Тиана ханхүүд хайртайгаа илчилж түнгүүгээр энэ мөрөөдөл ямар ч утгагүй хэмээн хэлдэг. Үүнийг сонссон Шарлотын сэтгэл маш их хөдөлж нэлмэс унган зөвхөн тэдэнд туслахын тулд л ханхүүг үнсэхээр шийднэ. Гэвч харамсалтай нь цаг хэдийнэ оройтож 12 цаг өнгөрчихсөн байлаа. Үүний дараа матар тэдэн дээр ирж хорон санаад шидтэн гэрэлт цох Рэг хүнөөс нь тухай гунигт мэдээг дуулгана. Тэд бүгдээрээ цугларч Рэг сүүрчийн замд нь үдэн модны навчин дээр хэвтүүлээд усанд хөвүүлэн явуулдаг. Маргааш нь Тиана ханхүү Навин хоёр мэлхий хിവэрэж гисэн гэрлэхээр шийднэ. Гэтэл хамгийн гайхалтай гинтийн бэлэг хормын ёслол дээр тогоож тэд бие биенээ үнсэх үед хараал бүрмсэн тайлагдаж хоёулаа буцаад хүн болон хуурдаг. Навинтай гэрэлснээр Тиана албан ёсоор гүнж босон тул хараал инхүү тайлагджээ. Үүний дараа Тиана өөрийн мөрөөдлийн зоогийн газраа амжилттай нээж чаддаг бөгөөд охин нь эцэст нь мөрөөдөлдөө хүрснийг харсан ээж нь туйлын их баярлана. Мэдээж энэ бүх амжилтад түүнтэй хамт ажиллаж бүх зүйлд нь туслахаар шийдсэн Навины үүрэг маш их байсан юм. Ингээд үлгэр маань ад жаргалтайгаар дууслаа. Иймэрхүү товчлоод үзхийг хүсвэл комент бичиж, сувагтаа subscribe хийгээрэй. Үзсэн бүх хүмүүстээ баярлалаа.